Сайн байцгаана уу? Та бүхэндээ Ховд аймгийн биологийн багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгийн туршлагаасаа танилцуулъя. Манай мэргэжлийн хөгжлийн бүлэгт 8 сургуулийн багш нар хамтран ажиллаж байна. Ховд биологийн багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгийн ажиллах схемийг танилцуулъя. Манай мэргэжлийн хөгжлийн бүлэг нь дараах 7 алхмаар ажилладаг. Үүнд 1-дүгээрт тухайн хичээлийн жилийн зорилгоо тодорхойлдог. 2-дугаарт үйл ажиллагаагаа төлөвлөдөг. 3-дугаарт үйл ажиллагааны хуваарлалтаа хийдэг. 4-дүгээрт үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. 5-дугаарт үйл ажиллагааны сайжруулах саналын хэлэлцүүлгээ онлайн болон танхимаар зохион байгуулдаг. 6-дугаарт саналын дагуу сайжруулалтаа хийн. 7-дугаарт сайжруулалт хийгдсэний дараа түгээн дэлгэрүүлдэг. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд мэргэжлийн хөгжлийн бүлэг хамтран хөгжиж харьцан суралцаж суралцагчийн сургуулийг дэмжин ажиллана гэсэн зорилгыг дэвшүүлсэн. Зорилгынхаа хүрээнд дараах 9 ажлыг төлөвлөж хуваарлан ажиллалаа. Эдгээр ажлуудаас суралцахын зорилтоор боловсруулсан дасгал ажлын дэвтрийг сургалтад ашиглан сайжруулсан ажлын туршлагаасаа хуваалцъя. 7-р ангийн дасгал ажлын дэвтрийг өмнөх жилүүдэд суралцахын зорилтоор боловсруулж хэрэгжүүлж байсан бол 2025-аас 26 оны хичээлийн жилд үнэлгээний шалгуурын дагуу сайжруулж боловсрууллаа. 7-р ангийн дасгал ажлын дэвтрийг 2018-аас 2019 онд Ховд аймгийн прогресс сургуулийн 78 сурагч сургалтад ашиглаж байсан бол 2024-өөс 2025 оны хичээлийн жилд мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүн 5 сургуулийн 320 орчим сурагч сургалтад ашигласан. Харин 2025-аас 2026 онд энэхүү дэвтрийг улсын хэмжээнд 2700 орчим сурагчид сурах үйлдэл ашиглаж байна. 7-р ангийн дасгал ажлын дэвтрийн хэрэгжилт сайжруулалт болон бусад төлөвлөгөөт ажиллагааны чанар үр дүн сайжруулах зорилгоор мэргэжлийн хөгжлийн бүлэг онлайн хэлэлцүүлгийг 9 удаа, танхимын хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулсан байна. 7-р ангийн дасгал ажлын дэвтрийг өмнөх жилүүдэд суралцахын зорилтоор боловсруулж хэрэгжүүлж байсан бол 2025-аас 26 оны хичээлийн жилд үнэлгээний шалгуурын дагуу сайжруулж боловсрууллаа. Жишээ болгон 7-р ангийн хүний хоол боловсруулах хэрэгтнүүдийн байрлал сэдвт ээлжид хичээлдээр тайлбарлая. Даалгавар 1-ийг ажиглана. А1-ээс 2, 3-аас 4 гэсэн код байна. Энэхүү код нь үнэлгээний шалгуурын А зорилтын 1-ээс 2 дугаар төвшин буюу хүний хоол боловсруулах хэрэгтнүүдийг нэрлэх ялгах даалгаврыг боловсруулсан гэсэн үг. Даалгавар 2-ыг авч үзье. Код нь А5-аас 6. Мөн л А зорилтын 5-аас 6 буюу хүний хоол боловсруулах эрхтэн тус бүрийг зураг дээр заах гэсэн даалгаврыг даалгавар 2 дээр боловсруулжээ гэж ойлгоорой. Энэ мэтчилэн дэвтэрт боловсруулсан даалгавруудаа үнэлгээний зорилтын дагуу 1-ээс 8 дугаар түвшинд харгалзах шалгуурт нийцүүлэн боловсрууллаа. Дасгал ажлын дэвтэртэй ажиллах заавар зөвлөмж, даалгаврын танилцуулга, ажиллах арга зүйг хаалттай группээр дамжуулан багш нартай хуваалцахаас гадна санал шүүмж, зөвлөмжийг группээрээ дамжуулан авч ажилдаа тусгаж байна. Энэхүү группт байж бидний ажлыг дэмжин хамтран ажиллаж үнэтэй санал зөвлөмжөө өгч байгаа мэргэжилт нэгт багш нартаа талархал илэрхийлье.